За 70 жилийн өмнө аль аймгийн ямар суманд хин гэдэг айлын одоо төрвөө. Би чинь одоо Лувсан Шүлтэм гэж аавтай, Цэдэн Бажир гэж ээжтэй. Цэдэн Бажир гэдэг хүн 33 нас урж манай аав 40 үрчиж би төрж байгаа байхгүй юу. Урд нь гарсан хүүхдүүд нь тогтоогүй. Нэг хүүхд дутуу гараад нэг хүүхэд 5 хүрчнээс ураад тэгээд хүүхэд тогтдоггүй. Тэгээ хүүхэд олохгүй их олон жил болцсон юм байл. Тэгээд би олдоод би гараад маш их зовоосон байгаа. Татдаг. Цагаан хөөс сахруулаад тий жоох үлгийтэй хүүхдээ гэж цагаан хөөс сахруулж татна гэж бас байдаг юм. Тэгээд уул миний нэр Эрдэнэ штэ. Эрдэнэ зөвл Эрдэнэ. Тэгээд нөгөөтгөө нэр мөрн хүндтэн барьнч гэдэг юм уу хүндэтсэн барьсан болооч тэр юм уу тэгээд тэр тамаар нэрээр нь яг ер нь тэгээд нэг харь хүний хэл нэр тэр байтга айлын хүүхдээ аимс хутлаар хүртэл домдог штэ тэр үеэс тэгэл нэг тэр нэрээр нь домнолсон юм шиг байна. Уул нь бол миний нэрийг Эрдэнэ гэдэг. Би хөлмөрт их туртай хөгт байсан. Ээж маань төмөр бетон зовоод 59 58 онд туулын холын ирэг дээрийн төмөр бетон зовоод бий болоод би тэр үед сургуульд ороод ээж маань ажилд орж байгаа байхгүй юу. Тэгэл би ерөөсөө хичээл давтдаггүй. Нөгөө үүдээ онгоолгож орчил цүнхтэй намаа орныхоо доогуур шичгэл тэгэл гараад ээж их ажил дээр очдог. Тэгэл ээж их ажил дээр очиход нөгөө дар мотор боож байгаа усууд чинь тийм дэгэ аваа дээр тийм төмөр аваа дээр энийг аваа дээр гэл ингээл тэр хооронд ингээл зарагдаал яваад идэг тийм хөвгтөөсөн. Тэрнээс болоод би маш их ажилтай болсон. Би өнөөдрийг хүртэл гүйгүй харин тийм л дээ. Би одоо ч би боддог нэг үг ярих. Би одоо өнөөдөр далтай биш тий. Би нэг ухаалтад тэр хүний хойноос гүйж дурлж байгаагүй. Би ер нь жоохон тийм хүнд. Ер нь тийм одоо юу гэж хэлэх юм. Тэгж байгаа таны одоо хүсэл мөрөөдөл чинь жолооч болох болсон гэж байна тийм ээ. Тэр чинь 7 дугаар анги шалгалт өгвөл хавар ингээл зам хөндлөнгүүгээл гарахгүй юу. Тэгсэн чинь ингээд нэг кепкэн малгай тогтуулсан ингээд тохоогоо ингээд цонхоороо гаргацсан, эсгэрцэн тэгээд баруун гараа өрүүлээ залаад явж байгаа нэг жолоочийг харал. Пүүгсэн жолооч ямар гоё юм бэ. Би хүн дурлаагүй мөртлөө жолооч тэгж дурсан. Дурсан. Дурлал байсан юм шүү. Тэгэл тэр зис тавтал дурсан байгаа юм да. Тэгвэл өстөө дурсан. Тэгээ би тэр дурлалыг марталгүй явсаар өнөөдөр хүрсэн шүү дээ. Тэгээ би ер нь жолоочоос уйддаггүй. Тэгээд жолооч болох гэж би их тэмцэлд орсон. Автобусаас кондуктороор орж байгаа. Гэхдээ ер нь автобусын кондукторт хуваар олдно л гэж би бодоод байгаа байхгүй өөрөө. Тэгээд би тэнд 3 жил ажиллаж иж 3 жил хагас ажиллаж иж би 72 онд авцруулд орж иж жолооч болсон. Цааш одоо кондуктор байсан байгаа юм шүү. Тий, кондуктор байсан. За одоо ерөөс танд ойлгомжтой тийм ээ. Боловсрал бол ийм. Дөнгөж 7 төгсөн, теннис төгссөн, жолооч төгс болсон. Тэгэл тэрнээс хойш товч жолооч. Өнөөдрийг хүртэл жолооч. Тий. Ерөөсөө урвч харваагүй. Одоо ерөөсөө сонирхол буураагүй юм болж жолооч. Яг тэр баазад хэдэн жил жолоочсон? Хаана? Огийн баазд уу?
Би хогийн базд 21 жил 8 сар. Идэх настай тэтгэврт гарч байгаа. Гэхдээ тэр үед бол би над гоё юм боллоо гэж бодож ирсэн. Яагаад гоё тэтгэврт гараад гоё л гэж бодож байгаа. Чухам ямар нийгэм намайг хүлээж авч байгааг би ерөөсөй ойлгоогүй. Зах зээлийн нийгэм гэдэг чинь ямар юм байдгийг би мэдэхгүй шүү дээ. Төр солигдох гэж яадаг би мэдэхгүй. Төрөүний гიშгэл одоо ажил хийлгүүлэл мөнгө нөгөөл тэтгэврийн маань өгөөл ингээл байх юм гэж ойлгосон. Тэгсэн чинь шал өөр нийгэм маань бол их явцын тунд их бохир болсон. Манай нөхөр чинь 19 дэх цэрэгт яваад цэрэгт жолоод цэрэгт байж байхдаа аваарт ороод хүн амны хэрэгтэй шоронд ороод тэгээ гарч ирсэн залуутай би суусан шүү дээ. Та тэгээ яагаад тийм үдээс суусан? Би застдаг хүн байхгүй. Хүмүүжүүлдэг хүн. Амар тийм би ер нь их тийм романтик тийм хийсвэр сэтгэлхийн их хүн юм да. Энэ хөрхөнт энийг одоо ингээд айгуу сайхан засаал тий. Амар сайхан ханиа болгоол тий. Тийм хийсвэр сэтгэлгээгээр хандаад тэгээ тэрийг манай гэрийнхэн хүлээж авахгүй. Тэгээ би бүр гэрээсээ зүгээр өмсөн хувцастайгаар гарсан шүү дээ. Та тэгэхээр ер нь тэр үеэс л дарга нартай их сайн тулдаг байж юм байна. Би хууль сайн мэддэг. Тэ хуулийн тэр санкцуудыг нэлээд сайн судалсан. Одоо надад бол номнууд нь байдаг. Тайлбарч байдаг, үндсэн хуулинч байдаг, хөлбөрийн хуульч байдаг, эрүү иргэний хуулиуд байдаг. Би нэлээд одоо хууль сайн мэддэг. Тийм учраас дарга нарын өөг бол аль нь дээр нь цохилт хийх вэ гэдэг дээр би анализ хийгээд нам унгадаг. Тэгээ тэр байтгаа бүр намайг чинь хурал дээр шүүмжилсэн гээд хурал дээр чанга дуугаар ярьсан гээд танхай 10 жилийн өмнө манай гэр шатсан чинь гэрээ шатаасан. Би 4 зүйл ангитай шүүхэд очлоо шүү. Амшигдуулсан. Тий. Тэгж хүртэл намайг авчижсэн байхгүй. Тэгэд яах юм би яаж чадахгүй шүү дээ гол нь. Тэр чинь би тэгээ задрагаа хийгээд би тэрэнд нь юу хин ямар хариултанд нь яаж хариулах вэ? Тэрийг би яаж баталгаажуулах вэ гэдэг асуудлыг би ойлгож байгаа учраас ер нь бол энэ чинь задрах ёстой юм байна. Өөр заавал нэг өөр гарц байх ёстой юм байна гэж бодож байтал арчилсан хувьсгал гараад би чинь зүгээр алга ташаал зүгээр давхид очиж байгаа байхгүй. Тэр одоо Сүхбаатарын талбай дээр шүү дээ. Анхлаад бид чинь Ялтын талбай дээр анхныхаа хурлыг хийжсэн шүү дээ. Тэнгисийн урталд. Тэнд. Тэгэл одоо тэдэд бөөгн тэдэд цуглан за одоо эндээсээ тугаан бариад явна эндээсээ одоо нэг баатан цаасан дээр гачсан битсэн нэг юм хумаа бариад тийшээ явна энэ төр гэл тэгэл тэгэхэд таныг удирдахжсэн. Хэн ч удирдаагүй дээ. Би тэр удирдлагын хэмжээг бол мэдэхгүй байгаа. Ерөөсөө л бие биенээсээ сонлоо. За маргааш 10 цаг ч үү. За маргааш 10 цаг. Ерөөсөө л нэг биелэн. Тэр үед одоо улс төрчдөөс ер нь таны хажууд ингээд явж исэн хүмүүсийг та сандгүй. Салгүй хаа. Сан шүү дээ. За хэн байна? Илбүторч байна. Батүл байна. Яг одоо таны хажууд тийм ээ. Одоо тэгэл бид ч одоо яриад л хамтал явж байгаа шүү дээ. Тэгэл одоо тайлгаач мэлгаач энэ төр гэл тэгэл одоо нөгөөдөл гэж өрсөлдөн болсон суучих чинь мундаг одоо хамгаалагч нар. Нөгөөд улаан даваа ийцэн юм тойрол одоо ухуулга хийгээл өөрөө ойлгоогүй юм хүнд ухуулна гэхээр юу ярьж ирсэн би өөрийгөө сайн ойлгохгүй л байгаа одоо. Яагаад тийм оробсоо байлаа? Ер нь одоо төр эргүүлэх гэж байгаа. Төрийн одоо төр шилжиж байгаа энэ үед бол улс төрийн их том бодлого явж явах хэвээр. Тэр бодлого байгаагүй манад. Яагаад? За одоо манайх ингээд
зах зээлийн нийгэм шилжнэ. Би ямар ч мэдлэг байхгүй. Зах зээл гэдэг чинь юу юм? Би одоо мэдэхгүй. Тохиролцооны дэлгүүр нээхийг яриад байгаа. Тэгээд тэгж л ойлгоод байгаа байхгүй. Хүн болгон тохиролцооны дэлгүүр нээгээд одоо тохиролцооны дэлгүүр нээхийг л одоо зах зээл гэдэг ойлгоод байгаа. Тэгээ ер нь одоо бодож байхад бол төр улс төр шилжихэд тэрнээс өмнө төрийн бодлого байх ёстой байна. Ард иргэдээ одоо зах зээлд ороход ийм байдаг юм аа. Хүн одоо өөртөө хөдөлмөрлж хөдөлмөрийнхөө үр шимийг өөрөө хүртэх ёстой. Бид чинь болоод албан газар ажиллаад ажилсан хөлсөө авч ийсэн болохоос биш би гутал оёод гутлаа зараад тэрнийхээ мөнгөөр би амьдралаа авч явна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Зах зээлд ороод ямар 8 байсан хамгийн түрүүнд? Хамгийн түрүүнд би чинь юу байсан? 90 явсан. Шууд. Хил усч юу? Байхгүй. Шууд явсан. Шууд яваад тентээс авъя гэсэн нүдэндээ харагдсан болгоныг л авсан. Тэр үед ч одоо залуучууд хүртэл ингээд 3-4-өөр баг болж явдаг те. Оросод очиод дээрэмдүүлэн ингээд янз бүр болдог гэдэг. Тэгээд бас их тийм жирэгдэг ер нь байсан шүү дээ. Та тэгээд багтай байсан юм уу? Нэг ганцаараа зүтгэж би ер нь ганцоо ганцаараа явдаг. Яагаад тэгэхээр зэрэг би бас одоо нэг өөр аргачлалтай. Би ихээ хоёроо зүүчин. Ачуур хулуурсаад нэг бабушка шиг зүүч боочно. Тэ. Өөртөө горой мама нэр өгсөн байвал яах вэ? Я горой мама дэти манок не аршиж яваш гэдэг ингээд зогсож. Би амьдрал муутай. Би олон хүүхдтэй. Памагайт миний. Тэгээд одоо нэг юу гэдэг шүү дээ. Нас бол 40 хэдтэй. 40 хэдтэй. Эмээгийн дүрд хувилцсан явж байгаа. Тий. Тэгээд одоо налагдуулаад ингээд чирэгдэд орж байгаа байхгүй. Налаг нөгөө газрын татвар, барааны татвар гэд орсуучаас зааваруулж өгнө шүү дээ. Тэгээд яг татвар өгөхгүй л амхантад бултж байгаа баригдахгүй. Нэг ийм том гахаатай. Тэгээд гахаанаас бол цаатууч сууг авна шүү дээ. Тэгэд Хилиб надаа дэти моног дэнг яат гэж зогсож байгаа юм чинь. Тэгээд ерөөсөө хар яриагаар тэг эдийн аваа гэж өршлөд харж байгаа байхгүй. Яасан чинь тэр чинь нэг номерын залилагч байсан байгаа байхгүй. Тэгээд нөгөөд үлдсэн мөнгө байхгүй будаа. Нөгөө орон гэр байхгүй тийм ээ. Тэгсэн чинь нөгөө карманы мөнгө байхгүй. Цагдаа нар яваад олддог. Бүр эргэн хүнд гэмт хэргийн тасаг яваад болохгүй байгаа юм чинь. За одоо бол бүр хүнд болж эхэлж байна. Дээшээ тэнгэр бол доош хазрах. Тий. Орон байнасаа хөгцсөн. Тий. Бага жоохон тэд нүргөө алдцсан. За та тэгээ яасан. Тэгэд би бүр эцсийн барин дээр би 1000 төгрөг өвтлөөд бодож байгаа. Одоо ерөөс над мөнгөгүй болж байгаа юм чи. Одоо би яах вэ? Хэдэн хүүхдээ гудамжинд гаргаад тарамшаанах болох уу? Эсэн бол би одоо яах вэ гэд бодож байгаа байхгүй. Би ямар ч юм босно. Би хэдэн хүүхдийнхээ өмнө өөрөг хүлээсэн их хүн. Би хэдэн хүүхдээ ямар ч юм өгөхөөс өмнө орон гэртээ болох ёстой, тийм үү? Тийм учраас би одоо яах вэ гэд толгойд орж ирсэн. Би ерөөсөл тэгэл хамгийн сүүлийн 1000 төгрөг дээр л одоо юм бодож байгаа байхгүй. Одоо яана. Одоо би яах вэ гэд бодсон чинь ялааны хор. Одоо энэ наалддаг юм цаасан хор. Яг зах дээр гарсан байсан. 10 ширхэг нь боодлоотой 500 төгрөг. Тэрнээс ерөөсөө миний мөнгө хоёрыг л авч байгаа байхгүй. Хоёрыг авч байгаа. Аваад би бодож байгаа. За одоо би энийг хаа зарах вэ? Бодоод за ерөөсөө барс дээр авч.
тэр нь хөлсний бүтээгдэхүүн зардаг юм чинь. Ялгааны хор зарагчл таараа гэж бодоод би барстар очивол ялгааны хор гэл ерөөсө нэг бодол ороо 1000 өгөл 2 бодол 2000 болгож байгаа. Бодлоор нөхөж байгаа байхгүй 1000 төгрөгөөр. Тэгэнгүүтээ эргээд наран тул руу гялцаад 2 бодол хоророо 4 хор аж 2000 төгрөгөөр 4 хор авчраад 4000 төгрөгтэй болчихж байгаа. Эргэжгүйгээд 4000-аараа би ахиж юу яагаад би 8000 төгрөгтэй болчихж байгаа байхгүй яг нэг өдөр. Тэр маш хүнд маш их аюултай байдалд орсон учраас би тэрийг мартдаггүй. 8000 төгрөгтэй болоод 2000-аар нь яг хоолны материал аваад нөгөө карма өрөөндөө очиж нөгөө хөдөн хүүхдээ хооллоо шүү дээ. Тэгэд 6000 нь яг сожимц. Яг 2000 төгрөгтэй хоолны юм аваад тэгэл маргааш өглөө эрт гарчгүйгэл 6000 төгрөгөөрөө 12 шиг хор авчираад гялцтал зараад буцажгүйгэл 20 орой би 24000 төгрөгтэй болчих. 24-өөсөө би яг 2000 төгрөгөөр нь хоолны юм аваад 22000 төгрөг нь атгаад үлдчихэж байгаа байхгүй. Тэгэд би сүүл рүүгээ би юу яадаг. Хайрцгаар нь хор авч байгаа. 2 хайрцаг хор авч байгаа байхгүй юу. Тэр үед нэг хайрцаг хор нь 100000 байсан. Тэгэд яг наривчлаад үзэх юм бол 500 төгрөгийн 10 хорыг чинь би 100-100-аар зар хідэр зарж ийн гэсэн үг үү? Нуураад явж байгаа юм. Тэгж нуулж зараад тэгээд би чинь ерөөсөө цөөхөн өдрийн дотор би ерөөсөө юуны бананы 4-5 хайрцаг ерөөсөө дан парата болчих надад мөнгө авахгүй. Би ерөөсөө орой болвол 2000 төгрөгийн л материал авдаг. Биштийн дандаа бараа болгодог байсан. Би тэгэл цөөхөн хоногийн дотор би 3-400 мянган цасны бараа зулсан. Би карментай 2 карментай нэг хор хийгээд очиж исэн бол би 8 одоо юу бананы хайрцаг дүүрэн бараатай. Би одоо миний бараг хадгалж байгаа юм ч одоо барстаар байж байгаа. Тэгэл би тэрэнд гуугаал орой хайрц юугаа нөгөө контейнерын зайд хийдэг. Өглөө хамгийн эрт ирдэг. Орой би хамгийн орой явдаг. Тийм байсан. Тэгэл ерөөсөө би дороо одоо 4-500 мянган цасны бараад болчихж байгаа. Тэгсэн чинь би одоо ингээд босхоор болчихж байгаа байхгүй юу? Ер нь 4-500 төгрөгийн бараатай хүн босно үстэй. Тэгээ яг ингээд босох гэж хэлсэн чинь барс чинь чангараад нөгөө гар дээрээс 8 хийжээс бүх усыг хөрж байгаа. Контейнерийн усууд л үлчиж байгаа. Гисрэм дэс усууд үлчиж байгаа. Тэгээ нөгөө жижиг 8 хийжээс бүх усыг хөрж байгаа байхгүй. Нэг 2 өдөр 3 өдөр муур хулган болоод ингээр явхан тэргээр нь орч зараад тэргээр нь явахаар ингээр нь орч зараад ингээл бүр хулган боллоо. Тэгээ сүүлдээ бүр залхаж байгаа. Ер нь яасан? Ер нь яадгийг. Чи ер нь яагаад намайг хөөгд байгаа юм? Би ер нь яасан? Би хэдэн өнчөө хөвгдөд тийших гэж зогсож. Гар дээрээс 8 хийсэн хүн болгон хөөгсөн. Тэгээ миний толгойд байгаа байхгүй. Тэр гар дээрээс 8 хийгдэг нь захирамж нь гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн зарсан улсуудыг хийлэхгүй гэсэн захирамж гаргахад би хамрагчж байгаа байхгүй. Тэгэд би тэрнийхээ юунд яагаад чи намайг хөөгд байгаа юм? Би хүнсний бүтээгдэхүүн зарсан юм уу? Тэр чинь зүгээр барсаар дүүрэн одоо хуушаар бууз цаймаа зарсан улсууд байсан юм л да. Их замбрааг үйсэн. Би хүнсний бүтээгдэхүүн зараагүй. Би ахын хэрэглээний хор зарсан. Танай юунод чинь дүүрэн гятад Орос хоёрын жомор дүүрэн шавьчтай. Би энийг чинь л юу яаж би та нарт тус болж би тэгээд өөртөө хоолны мөнгөтэй болох гэж байна. Юунд болохгүй болчиход байгаа. Халдслаад уулзлаа. Тэгсэн чинь
дүүргэн дарга бит даруулсан гэж. Та тэгээд Барс дээр хэдэн жил зогссон10 юм? жил. Чинь одоо энэ наран тул дээр явж байхад хүн орилдог шүү дээ. Тэрний чи анхны эмэг ээж нь би байхгүй юу. Ялаа жоо бисны хор аваарэ гэж орилдог. Тэгэд орилохгүй болохоор хүн марчдсан юм байна да. Орилохоор гинтхэн санаад эргэж чамайг дуутахаар би саналаа штэ. Би чи ялааны хоорыг мартаад явах гэж байна. Тэгэд бас уянгуулуулн дуудан та. Ялаа жомны хоорыг аваарэ гэж бахираад. Тэгэл дараагаар нь судалгаа хийгээл яваадсан. Үйл ажиллагаа явуулахын тулд судалгаа маш хэрэгтэй байсан надад. Би судалгаа маш их хийсэн. Ер нь 2003 он 4 он хүртэл ер нь судалгаа тэгэл ойр зуурын хүнд одоо тусвалал зарим нэг албан газар дээр очиулзаал нэг гурил будаач авдаг юм уу. Тэгэл тэрийг нөгөөдөлгөө дамжуулж нөгөө хэрэгтэй байгаа хүнд нь хүргэж өгөөл энэ төр. Тэгэл тэр завсраа ер нь л үнэхээр яагаад энэ улсууд ийм болчихв? Яагаад яавал болох вэ нү гэдгийг л би гол судалгаагаа хийж авсан та. Тэгээд судалгаа хийгээ явж байгаа хооронд чинь Тараншааны улсууд. Тараншааны улс дотор ч нөгөө өргөлгоос эмэгтэй, нөгөө өргөлгоос эсгүүч явж байгаа байхгүй юу? За тэдэн лөө тэгэл хандах бүр гол шалтгаан нь болохоор нөгөө миний хүүхэд одоо яг энэ үед чинь миний хүүхэд архинд орцсон байгаа байхгүй юу? Архинд ороод гадуур явдаг. Гэр орныхоо эмэг хулгай хаяж аваачиж уудаг барьдаг тийм болцсон байгаа. Гэсэн мөртлөө би тэрийг ерөөсө тоохгүй байсан. Тэгж байгаа зөөр болох болоо гэж бодсон юм уу? Тэгж байгаад одоо энэ байчин гэж бодсон юм уу? Эсвэл ерөөсө би тэрийг ер нь нэг хүндрэлтэй болно гэж ерөөсө бодоогүй. Тэгээд энэ хугацаанд бол нөгөө хүүхэд чинь 2005 онд алга болчихж байгаа. Ер нь 5 он хүрчихэж байгаа ш. Тэр одоо нөгөө судалгаа хийж явж байгаа л. Тэгээ алга болчихж байгаа. Тэгэл ерөөсөө би их харамссан, өөрийгөө маш их зэмлсэн, хүүхдээ их ирсэн. Тэгээд ерөөсөө амтан хүндээгүүр их очсон. Одоо тэгвэл нөгөө лам, мам, бөө, мөө одоо ерөөсөө миний урдуур одогтой хөнгөтөө хөөхөн хөнгөтөө нохоо явсан ч баг асуухаар тийм байдал төрсөн. Тэгээд би өөрөө боцолдаггүй. Ер нь би ингэж байхын оронд түрүүн би арга хэмжээ авахгүй байсан болов. Тэгвэл энэ Тараншааны улсуудын арга ирнэ яг над шиг одоо алдаж байгаа юм байна. Тийм ээ? Тэрийг хайхрахгүй. Тэрийг одоо алга болчихно гэж бодохгүй. Ерөөсөл үүрт мөнхөд архиугаад л зовоогоод байж байгаа юм шиг санацсан учраас энэ улсууд энийг одоо ийм байдалтай болдгийн шүү. Энийг одоо амьд байхад нь хайрлах ёстой юм шүү гэдгийг төм төр хоёрт мэдэгдээгээд мэдэгдэх гээд маш их одоо албан газраар явсан. Тэгэл тэр одоо хүн ам хөгжлийн яам нийслэлийн засгийн хамгаалын газар, халамжийн газар гэл зөндөө газраар явсан. Пост компаниуд дээгүүрч очсон ийм улс ийм байна. Тэгэхээр надад бол дандаа эсрэг хариулт өгчээсэн. Охин өөрснөө архиугаад байгаа болохоос бид архиугаагүй. Ерөөсөө биднээсийн буруу биш гэж яриадсэн. Гэтэл одоо 91 оноос өмнө бол архичин ийм их хэмжээгээр ийм их өргөн фронтор байгаагүй шүү дээ. Стоо нэг тоотой нэг 20-од хүн 30-аад хүн л байсан баг. Тэгэхээр энийг бол би өөрөө бодохдоо тэгэл юм хийж байгаа хүн чинь мэдээч их л юм боддоо шүү дээ. Нилээ их юм бодно. Нэг хийх гэж байгаа ажлаа хэдэн талаас нь үзэж бодож байгаа учраас үгүй ерөөсөө л энэ дарга нар энэ эрхтэн тархтангууд энэ улсуудыг хүлээж авахгүй байвал энэ улсуудыг засч болдгиймаа гэдгийг би үзүүлэх ёстой юм байна. Би бас энэ алдаа гаргасан хүний л нэг юм чинь.
Тийм учраас би энэ алдааг засахын тулд энэ улсууд бас буруу бодож байна. Яг над шиг бодож байна. Тийм учраас энэ алдааг засуулъя. Би өөрөө энэ үйл ажиллагааг эхлэе. Гэт одоо байр сав ирээд маш их явсоо. Тэгсэн чинь байр ерөөсө траншины хүн байлгах гэж байгаа гингүүд байраа түрээслэх хүн ерөөс олдохгүй байх юм чинь. 10 жил. Одоо яг миний ирж хайсан цаг бол 2005 оны 11 сарын 20-оор 12 сарын ихэр эхэлж анхаарал тавьж хайсан юм байгаа. Тэгээ яг тэр үеэ оруулаад яхад бол одоо яг 10 жил. Одоо л 11 сар гарах гэж байна шүү дээ, тийм ээ? Тэгэл яг бүтэн 10 жил. Одоо хүртэл та Үгүй хайсаар одоо ингээл гудамжаар явж байхад адилхан алхалтай, адилхан биеийн хэлбэртэй хүн байвал заавал гүйцэж очиж урдуур нь хардаг. Яаж мэдгүй байж магадгүй. Бас энд тэнгээр явж байгаад ирсэн байж магадгүй гэж. Дотор сэтгэлдээ бол одоо хүлээлт гэдэг юм уу, тийм ээ? Уулзахын мөрөөдөл маш их байдаг шүү дээ. Тэг би хүүхдэд анхаарал тавьж чадаагүй ингээд алдсан юм чинь, тийм ээ? Нэг хүнийг ч гэсэн, нэг ихийг ч гэсэн тэр их бас алдаад байгаа байхгүй юу? Яг над шиг хүүхдэд анхаарахгүй байнгад л тэр архиугаал намайг зовоож идэг юм уу? Хог үхэл алдраасаа гээд ингэж л хараагаа сууж байгаа. Гэхдээ үнэхээр сэтгэлээсээ бол үхээсэй гэж бодоогүй. Зүгээр л амны алдаа хийж байгаа. Тийм ээ? Уурандаа шилжиж байгаа. Тэгээд тэр эхчүүдийг бас юм бодоосоо, тийм ээ? Хүүхдэд анхаарал тавиасаа ингээд одоо засаад авч болдгийн байр шүү гэдгийг л үзүүлэхийг би чамайсан. Нэгд. Хоёр дахь гол асуудал нь яг архин донтоход явж байгаа, гудамжинд явж байгаа иргэдтэй бас туслахыг хүссэн. Хамгийн гол зорилго нь Монгол улсын засгийн газар энэ иргэдийн амьд эрүүл мэндийг хамгаалах ёстой шүү. Нэг тэтгэврийн хөгшин ингэж болж байхад засгийн газар хөдлөх юм бол өчүүхэн бага зардлаар багахан хөдлөөл энэ асуудлыг зохицуулчих юмаа гэдгийг л би төрд ойлгуулах гэж хичээсэн. Таны зорилго бийсэн. Бүрэн дүүрэн биелээгүй ч яг одоо намайг ороход хохино гэдэг хүн байхгүй шүү дээ. Гэхдээ харин тэгээ болохгүй байна, ингээ мөнгөгүй байна, ингээ дампуураад байна гэдэг л юм зовлон тоочдөг. Миний урдаас миний зовлонгоос илүү зовлон тоочдөг болохоос биш урдныхтай адилхан хохино. Эднээс ингэж явах тарилантай ус. Одоо эднээс ингээ үхээд дуусна. Тэгэхээр зэрэг дараагийн үеийн аягүй сайхан одоо хүмүүжүүлэн өсгөн барина гэж ярьдаг дарга нар байхгүй болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр би за яах вэ? Овоо тойлсон мундаг их ажил хийгээгүй. Гэхдээ нийгмийн сэтгэл зүйд би нөлөөлсөн. Дарга нарын юун ч нөлөөлсөн. Би хуулийн ч нөлөөлсөн. Би хууль бичсэн, төсөл бичсэн, хөтөлбөр бичсэн. Тэр маань хүртэл хэрэгжээд өнөөдөр халамжийн хуулинд 4 санкцд явж байна. Тэгэхээр зэрэг би яг хулган шиг мэрээд явж байна. Би одоо миний төрөл төрөс ах トゥ ус мундаг их хурлын гишүүн юм уу эрэгтэй дарахтай сай дарга нар байсан бол би энэ ажлыг гялс амжуулах байлаа. Гэтэл даанч тийм юм байсангүй. Тэгэл бор зүрхээрээ өөрийнхөө сэтгэлийн хатаар л явж байна. Үнэхээр одоо гундаж гуйнах, болимоор санагдах, уурлах, бүр дэвхвэцэж хүүхэд чиг орилох тийм үе байдаг штэ над. Би хүн штэ. Ялгаа байхгүй би гомддог. Дарга нарын хатуу хөтөө үгэнд гомддог. Шантрах үе байдаг. Шантраад гэртээ ирдэг. Хүссэн баас юм уу? Энэ ажлыг би хийх албатай мó гэд боддог. Гэртээ ирэхэд нөгөө зовлонт амьдралтай усад байж идэг. Гэхдээ хөөх юмэнтэй намайг ингээ гүгээд байхад эднээс анхаарахгүй байгаа юм чинь эднээсийг хэн анхаарах вэ? Нийгэмтэй ихэлсэн ажил дуусах ёстой шүү дээ гэж би шүн орой бодож байгаа л өглөө эргээл босоод явдаг. Би ууйхгүй явдаг.
Тэгсний хүчинд чи би одоо төр төм та нартай хүртэл танилцж байгаа биз дээ, тийм ээ? Тийм. Тэгэхээр би амжилтгүй байгаа гэж шууд би хэлж чадахгүй. Одоо ингээл эн чинь битүүл тараншааны хүн байсан шүү дээ. Ингээд даавуугаар одоо палатаг барьсан. Палатаг гэж хэлэх юм уу? Юу юм? Одоо цаас мас мод зод оромч тийм. Тэгээд одоо хогийн цэгүүд дандаа тийм оромчтой байсан. Миний одоо судалгаан дээр зургнууд нь биш шүү дээ. Тийм оромчтой байсан судалгаанууд. Тэгээд тэр оромжид нэг оромжинд 4-5 уулаа хүүхдтэйгээ. Тэгэл юу яхад чинь тэгээ хотын төвөр тараншаанууд бүгд онгорхой. Тараншаа болгон эзэнтэй. Тараншаа болгон дарахтай. Тараншаа болгон одоо бүлэглэлийн улсууд байж штэ. Тэгээ нэг хідэн тараншаа байсан гэж үзэх үү? Тэгэл тэр тараншаа болгонд хүнтэй байсан болохоор зэрэг чинь юу гэж хэлэх үү? Тэгэд энэ туулын голын шугуй хогийн цэгүүд энэ чинь 4 хүнтэй байсан шүү дээ. Одоо ч хогийн цэг 4 хүнтэй шүү дээ. Хүнээс авахтаач учиртай авах ёстой, өгтөөч учиртай өгөх ёстой. Би өнөөдөр үнэхэрийн хотод нь хоржгоноод явж байгаа хүнд хоол өгчвөл тэр одоо буян тийм ээ үнэхээр үлсөд одоо гол харлаа явж байгаа хүнд нэг аяга цовдааны шүл өгчөхөд тэр бол буян болж байгаа. Тэр буян болж байгаа нь яг над харагдахгүй, яг над мэдрэгдэхгүй. Тэгсэн мөртлөө миний хийж яваа ажил, үйлс ингээл нэг хулган мэрж байгаа юм шиг цаашаа яваад л байвал энэ би зөв замаар явж байна л гэж би өөрийгөө ойлгодог. Би ер нь өхлийн тухай их боддог учраас би энэ ажлыг хийгээд байгаа шүү дээ. Би өхөн шүү дээ. Би хөрөнгө хураагаад яах юм бэ? Би эхээсээ гарахтар шалдан гарсан бол би эндээс явахдаа шалдан явна шүү дээ. Уу яах вэ? Одоо нэг цагаан давгаар орох юм байгаа үү, тийм ээ? Тэгээ шалдан явна шүү. Тэгэхээр над ер нь нэг их хөрөнгө хорч хэрэгтэй юу? Энэ усуд ингээл хороол болгонд хаавстай байх юм. Би тэрнийг нь учрыг бас ойлгохгүй байгаа юм. Одоо хөхөө хооронд шалдан явна шүү дээ. Гэхдээ тэгээ одоо тэр баячуудын хүүхэд яаж төлөвшөж байна вэ? Бие тоосон, хүнтэй хайрцаж чадахгүй, сагсуу, бардам юмыг юм гэж боддоггүй. Эдийн засгийн ямар ч тооцоо байхгүй, хүм бус сэтгэлтэй ийм л улсууд өсөд байна шүү дээ. Нэг л их сагсал залнаг их үнтэй тэрэг бариад л үнтэй байранд суслал улсууд. Жохом ирээдүйд хүний амьдрал бол холбирдог шүү дээ. Гар алга эрүүлэхийн дайтал хүний амьдрал өөрчлөгддөг. Тэр үед өөрчлөгдөхэд тэр хүн одоо энэ өнөөдөр энэ улсуудын муу хэлээд байгаа энэ архичингуудаас илүү бие аваа явж чадах уу? Энэ зөндөөл юм байна. Тий, бодох юм их байна. Та тэгвэл үхлээс айдгүй. Би айлаач гэсэн үхэн айхгүй байсан ч үхэн. Тийм учраас айхгүй байхын тулд би олон хүнд тус өрөх ёстой. Тэгвэл би үхлээс айхгүйгээр зовхгүйгээр өр хүүхдээ зовоохгүйгээр өгчих юм байх гэж болж байгаа шүү дээ. Миний зорилго эцсийн гол зорилго нөгөө тамаар авгаа чинь хурлын гишүүн болох гээгүй юм байна. Үххдээ ядарсан хэдүү хүүхдээ зовоохгүй, удаан тарчлахгүй, өөрийгөө зовоохгүй өччих юмсан гэж бодож л энэ ажлыг хийж байгаа. Тэрнээс биш одоо их мундаг илүү гарсан мөнгө хөрөнгөтэй хийж байгаа юм биш шүү дээ. Би үхэл гэдгийг мэдэрч байгаа. Тэгэд үхэхэд над юу хэрэгтэй юм бэ гэхээр буян хэрэгтэй. Буян их хийсэн хүн зовдгүй гинлээ гэдэг тийм ойлгос надад байгаа. Их юм хураасан хүн одоо дээшээ гардаг гэдгийг ч би мэдэхгүй байна. Доошоо ордог гэдгийг ч мэдэхгүй байна. Ер нь л бол төрөл арилжахдаа зовхгүй шиг төрөл арилжчих юмсан гэж бодож байна. Дандаа ингэж идэх гэсэн, баяж гсэн улсууд их хурлд орж ирэхгүй ах уу.
одоо ер нь хүний сэтгэхгүй бас нэлээд өөрчлөгдөж байна. Да ялангуяа залуу үеийн сэтгэхгүй их өөрчлөгдөж байна. Энэ ядуусаа Монгол орноо хайрлах сэтгэлтэй болж байна.